хүчирхлийн бас үл хамтран ажиллах гэсэн энэ нэр томьёог хэлэхэд бол одоо энэ нэр томьёогийг үүссэн, бийдэж үүссэн энэтхийн одоо Богдбаатар хэмээгсэн Махтама Гандигийг дуртах аргагүй тийм ээ. Энэ хүн бол одоо энэ үл хамтран ажиллах хүчирхлийн бос гэдэг энэ одоо томчлоор энэтэг гэдэг одоо энэ мандаг гүрнийг англи гэдэг тухайн үеийн одоо дэлхийн хамгийн том ижирхэг төрөмхөө одоо колоничлын одоо ийм эжилсэн орн хамгийн ихтэй. Өөрийнхөө нутаг дэвсгэрээс 40-ийнхэн илүү нутгийг колоничлж ясан гэж байна шүү дээ. Тэгэхээр орны колоничлаас салж чадсан. Тэгээд дараа нь бол одоо 20 дугаар зуун 21 дугаар зуунд хүмүүс бол одоо Махтама Гандины одоо энэ хүчирхлийн бас үл хамтран ажиллах гэсэн энэ оллыг мөрдөж мөн адилхан одоо колоничлаас салж эргчлөөгөө болсон ийм амжилтад хүрч чадсан. Дарангуйлын тэглэмээс арчлалын тэглэм рүү орох одоо ийм алхам шатыг тавьж чадсан. Жишээ нь одоо Өмнөд Африкийн одоо Нельсон Мандела бай. 27 жил шорон суугаад эцсийн эсвэл одоо энэ хүчирхлийн бас аргаар цагаан арсны цөөхөн хүмүүсийн ноёр холыг түлхэн унгагаад тухайн нутгийнхаа уугаал иргэн болох одоо Африкчуудаа засах төрийн эрхэнд гаргаж чадсан. Тэгвэл одоо энэ Мартин Лютер Кинг бол одоо 10 жилийн одоо хатуужилтай томчлоор мөн үл хамтран ажиллах хүчирхлийн бас аргаар Америкийн одоо хар арсны мөн цагаан арсантай адил одоо юм эрхтгч байр суурь нийгмийн байр суурийг одоо томчж олсон. Иймээсээ энэ хүчирхлийн бас үл хамтран ажиллах гэдэг бол энэ бол зөвхөн дурддагдаад байгаа юм нэг онол биш. Энэ бол нийтлэг нэгэнтээ зөв үнэн гэдэг нь бол гэрчлэгсэн. Амжилтад зээлшгүй хүрэн гэдэг нь бол гэрчлэгсэн юм онол юм байна те. Тэгээд одоо энэ сүүлийн үед энэ Азийн нэг жишээ байна. Бирмийн одоо энэ Аун Сан Сүү Ки бас одоо энэ 80 оноос хойш одоо энэ хүчирхлийн бас үл хамтран ажиллах энэ зарчмын одоо доор мэдээж одоо Бирмийн байдалд зохицуулсан тийм энэ хавралт байж нэг хавлуур байж магадгүй. Яг одоо бүрэмсэн энэ улс улсын хооронд эдэл гэж хэлэх аргагүй тий. Тэгээд бас амжилтад хүрсэн. Одоо бол Бирм бас арчлал руу шат их ч байна. Алхам хийж байна. Юусе энэ хамт хүчирхлийн бас үл хамтран ажиллах гэдэг энэ амжилтад хүрж яхийг бид харлаа. Гэтэ энэний чухам чат явдсан ид хүчт нь хаана байдаг юм бэ? Маш тавчхан илүү. Энэ ер нь хүчирхлийн бас аргын одоо ид шид хаана байдаг вэ гэвэл нэгт бол энэ эрсэл багтай одоо ер нь хорл багтай. Яг чус урцхуу гэж тийм одоо батлах байхгүй боловч ерөнхийдөө бол өөр одоо дайндаж юм уу өөр янжийн одоо төрийн хөвслөн төрийн бот юм бол өөр хорл багтай. Ингээд бүтэмжигтэй. Энэ нь бол одоо тэр нэг энэ угаасаа ер нь хохирол гарахгүй гэсэн тийм зарчим юм биш үү? Өөрөөр одоо би боондор очиж заавал одоо юух биш дээрх биш. Би заавал хятадын одоо тэр шоронгийг тогшиж орох биш. Тэрнээс цаана зөндөө хийх ажлууд байна. Одоо колонийн тогтолцоод ашиггүй, манд ашигтай. Колонийн тогтолцоод тэдний ноёр холыг одоо гойруулах, солируулах ийм ажлууд гэсэн үг үү? Тийм байлаа ч гэсэн одоо тэргүй колончлог ч юм уу ижирхэг засгуулээ тэр ер нь ижирхэг тэгээд балмад байдаг олонхын байдалд бол их хатуу чанга байдаг дэглэмтэй. Ийм болохоор одоо яаж байсан ч ямар их жиргийн одоо хүчирхээлийн бос байсан ч жишээлбэл одоо хохирлол бол бага жиргэл байна. Энэ бол одоо ер нь хамгийн бага хэмжээнд хохирлын эрслийн хамгийн бага хэмжээнд байлгах гэснээс биш одоо ер нь ямар ч хохирлого байхгүй гэсэн ийм баталгаа байхгүй. Ер нь зөндөө мэдээж одоо юу ч гэсэн дээр Гандигийн дээр ч гэсэн бас хүмүүс бас юмнаас алдж ясан, шорон сууж ясан. Тэгвэл энэ Мартин Лютер Кинг үеч гэсэн бас одоо Мартин Лютер Кинг ч нөрөн зулаа бас одоо орлогдсон байж байгаа. Тэгвэл одоо Ганди бас энэ орлогдсон. Одоо энэ төр бүх юм бол байгаа гэвч одоо өөр дайндаж нь одоо жишээлбэл бусад хүчирхээлийн аргаар эрхчлэлийн дэмжин олох гэдэг энэтэй харьцуулах юм ер нь маш бага. Тэгээд хохирлол бага. Энэ талаараа нь бол одоо нэг ялгаагдах нэг хүчтэй байдаг юм. Одоо нэг нь бол тэгээд энэ хамгийн гол нэг чухал жил нь бол юу яг бол хүчирхээлийн бас арга бол арт түмэн өөрийн одоо хамгийн хүчирхэг жилээр чан хатуу байдаг жилээр энэ дүрмхэлэгч колончлогчд болоод энэ ижирхэг зас дарамглагч засгийн хамгийн буурай юмыг очиж доотлох энэ дөрм байна. Одоо юу яг бол арт түмний гарт юу байгаа бол чирэг жагтаа байхгүй. Хүч сэтгэлийн хүчин байна. Энэ төрслөл байна.
улс төрийн төслөл хамтран ажиллах гэсэн энэ нэг хүчтэй юм байдаг. За энэс бол энэ хүчрхээлийн дэглэм бол хамгийн айдаг нэ. Ийм болохоор хамгийн хүчрх юмороо очиж тэр эжрхийг засахын дангалах засахын хамгийн буурын юмтай толж байна. За тэгвэл хүчрхийг эжрхийг засахын хамгийн чанга юм нь одоо бардам байдаг жил нь байвал цэргийн хүч. Ард түмэн тэр юм байхгүй. Ард түмэн хөрвөө цэргийн хүч нь байж тоног гэвэл энэ хамгийн буруу замыг сонгож яах гэсэн. За одоо нэг нь бол тэгээд энэс гадна энэ энэ бас нэг хамгийн чухал бас нэг хүчтэй байдаг юм нь юу байгаад 3 дугаар жил. Энэ ард түмнэр хүчрхээлийн бас аргаар эрхчлээг нь олох юм бол олсны дараах батлаг найдвар нь маш чам өндөр байдаг. Энэ өөрийн бодвол дайн дажны юм уу төрийн явцлаар гарсан засаг төрөө байсан засгаасаа илүү ижирхэг дайрымгийн балмад болох боломж их байдаг. Жишээлбэл төрийн явцал нэн ярга төрийн явцал бол ерөөсө шинэ гарсан үйл тэгэл шинэ гарсан засаг бол угын засгаасаа илүү балмад байдаг. Ийм түүхийн одоо дүн шинжилгээнд их одоо ийм байдал харагдаж байна. Гэтэл ард түмэн рүү хүчрхээлийн бос аргаар өөрийнх нь эрхчлөлөө авах юм бол энэ бүх юм нь бол баг устгаагдана. Ер нь найдвартай арчлал юм уу одоо нилээд чөлөөтэй нийгэм бүлэл ирж ирдэг. Энэ талаараа бол одоо өөрийгөө бодвол хол сайн аа. Ийм 3 нь одоо хүчтэй жил байдаг юм аа. За. Бид одоо энэ номоос хэлж ирсэн. Энэ ном бол дарангуйлаас арчилд шилжихүй гэсэн тийм ээ. Гэхдээ яг үнний хэлэхэд бол энэ хүчрхлийн бас үл хамтран ажил гэсэн энэ тэмцлийн арга бол колоничлоос салахад бол илүү тохиромжтой юм уу? Одоо амжилт олсон олон жишээнүүд бол ерөнхийдөө бүр колоничлоос салсан хэрэгжүүлэн төрсэн одоо ийм тэмцлийн жишээнүүд байгаа. Иймээс нь манай өнөөдөр бидний өвөр монголчуудын хувьд бол бид бол колоничлоос салах эрхчлөлөө олох одоо ийм тэмцэл хийж байгаа ард түмэн тийм ээ. Иймээс энэ хүчрхлийн бас үл хамтран ажиллах гэдэг бол бидэнд их яг тохирсон юм биш үү гэж би бодоод байна. Тэгэхээр яг өнөөдөр манай өвөр монголчуудын одоо манай ард түмний байдал одоо манд харагдж байгаа манай монголчуудын ухамсарсан байдал улс төрийн энэ байдал энэ колони засгийн газартай харьцаж байгаа байдал энэс харахад манд одоо өнөөдөр жихэн мань хүчрхлийн бос үл хамтран ажиллах гэдэг энэ аргыг хэрэглэх бид шууд одоо энийг авч хэрэглэх боломж хэр байгаа юм бэ? Манай нөхцөл байдал. Энэ өвөр монголчуудын одоогийн байдлыг хараад ингээд өгчих юм бол хүчрхээлийн бос аргыг бол хэрэглэх боломж бүрэмсэн байгаа. Тэр мөртөө ер нь нөхцөл байдал бүрдсэн гэж үзэж байна. Тийм бүх бүрдсэн нөхцөл байдал бол бүр ямар ч байдал бүр бэлэн байгаа. Энэ бол ягаад гэвэл энэ хүчрхээлийн бос арга бол ямар ч тийм нэг онцгой нөхцөл шаардахгүй. Тэгвэл гэртээ сууж байгаа хийж болно. Хүмүүс бол ямар ч тийм одоо нэг их бэлтгэл жохон байгуулдаг чи хэрэг байхгүй. Зүгээр л шууд хөм бүхэн зүгээр л жирийн одоо арга шууд хэрэгжилж хийж болж байгаа. Хэрэгжүүлж болдог. Тийм болохоор ялч чаг байдаг. Ялч гажаар одоо бүр хэрэгжилж болно. Энэ боломжийн оронд ер нь одоо өөр бас аргачлахгүй шаардлагатай л болоод байгаа шиг байна. Өөр монголчууд юм байна. Ягаад гэвэл одоо энэ манай өөр монголчуудын одоо сөрөг хүч нь одоо дотгоодоо өөр Монголд одоо тэмжиж байгаа энэ бүх байдал нөхцөл боломжийг харсан чинь одоо манайханд бол иймэрхүү хоёр одоо чухал нэг онцгой байдал харагдаад байна. Энэс болоод л одоо юм шаардлагатай энэ хүчрхээлийн бас аргыг хэрэглэх шаардлагатай болоод байгаа. Юу яг бол нэгт бол манай өөр монголчуудад бол төвд аврыг батгах юм уу ингэж харьцуулах юм бол ямар нэг одоо нэг том удирдахч хүн байхгүй. Жишээлбэл одоо Далай лам төвдөд бол Далай лам мандах хүн байна. Ингээд дэлхийд даяар мэдэрсэн ийм нөлөөтэй хүн байна. Энэ бол төвдийн одоо удирдахч гэдэг юм уу одоо нэгтэй юм уу. Энэ хүнээ одоо оролцоотоор хүрэх юм явагдаж бас болж энэ жоох хэмжээнд одоо ягрууд бол бас Рабиа хатаар гэдэг бас ийм нэг хүн байна. За манай өвөр монголчууд харах нь одоо бас өвөр монголын төлөө тэмцэж юусэн одоо хоочин сайхан дөрвийн баатар гавшиг хүмүүс байгаа боловч одоо яг энэ хэмжээнд авч ирэх юм бол дэлхийд даяар мэдэрх гэсэн өвөр монголын эрхчлөөний хөдөлгөөний одоо удирдагч лидер гэдэг хүн бол одоохон бас харах гараагүй гэж ингэж хэлж болж байна. За энэ байдал бол яг хүчрхээлийн бас аргад маш жогцсон. Хүчрхээлийн бас арга бол ерөөсөө ямар нэг ганц хүний удирдлага юм уу нэг байгууллагын нэг нам энэ удирдлагыг хэрэгсэхгүй шаардахгүй. Жин ч надад манай өвөр монголчууд авчлах юм яг таарсан нэг нийт ард түмний оролцоотой гэсэн үг. Бүх ард түмний л оролцоотой. За 2 дугаар жил бол юу вэ бол за манай түүх харуулж байна.
манай өөр монголчууд одоо өөр монголын түүх Монголын түүхийн нэг хэсэг нь ямар ч одоо маргаан байхгүй. Тэгээд манай Монголын түүхийг аваад арах юм бол одоо манай монголчууд л ерөөсөн дээр үеэс эхлээд Чингисийн үеэс эхлээд одоо 800 жил болж байна. Энэ 800 жилийн дотор бол одоо Чингисийн үед бол мэдээж хамгийн гонч нь одоо удирдах бүх Монголын одоо богд жин хүн одоо хаан энэ хүн бол одоо бүгд нэгтгэж чадчихсан. Гэвч сүүлийн үед бол одоо 800 жил манай монголчууд одоо их олон туршилт хийгээд ийм хүнийг гаргах гэж манай монголчууд чинь одоо бол гараагүй. За одоо бид түүхийн энэ ялгдлаасаа энэ чинь нэг ёсны ялгдал гэдэг юм уу нөгөө талаас авч болох нь одоо ялтад хүрэх энэ юм болгоод хэрглэж болно. За одоо нэг ийм хүн гарсан уу ийм байгууллагад ийм нэг удирдахч байхгүй гэдэг чинь арт түмэн орол хөдөлж арай гэсэн. Энэ чинь одоогийн энэ байдал яг одоо хүчирхийллийн бус аргын шаарддаг чухал нэг энэ болоод байгаа. Ийм болохоор манайханд бол бүр төвд байгрыг бодох юм бол хүчирхийллийн бус аргийг хэрэглэх шаардлага болоод боломж бол хол илүү байгаа гэж ингэж үжиж болж байна. Ингээд бол энэ номдон байсна гэж хэлсэн юм аа. Энэ номны өмнө хүн тэгээд хаан эзний хүлээхийн оронд хамтын хүчиндээ нэтгэе. Агуу хүнийг хүлээхийн оронд ардын хүчиндээ итгэе гэж. Одоо нэг төгөд түүх манай түүх харуулж байна. Одоогийн байдал нөхцөл байх боломж яг ийм болоод байгаа болохоор миний бодлоор энэ хүчирхийллийн бас л одоо хамгийн тохиромжтой эрхчлөөгөө нь олох юм нэг арга барил байж болох юм яа. За өвөр монголчуудын хувьд бол энэ хүчирхлийн бас үл хамтран ажиллах гэсэн энэ төмчлийн аргыг бол хоригжуулах боломж болж байгаа бол жоо хэв байна гэж би өөрөө үзэж байна. Тэгээд 99 оны ард түмэл ихлүүлсэн байгаа гэж би бодож байна. Одоо жишээ нь энэ хүмүүсийн их мэддэг Эрдэмт сайн баяр энэ жишээгээс гадна одоо энэ сүүлийн үед мөнгө төлөө гэж бас нэг настна. Одоо гарын үсгэн зөвхөн монголоор журам гэсэн одоо ийм эрхний эдлэхийн төлөө бас одоо Ятын Тараалангийн банкыг шүүхт өгсөн. Тэгээд бас одоо амжилтад төрсөн. Тэгээд тэрнээс болоод бол Тараалангийн банк бол ерөөсөн өөр Монголын хвчэнд бол гарын үсгийг монголоор журж болон гэсэн ийм зөвшөөрлийг одоо өгөхөөр байна гэсэн энэ сураг байна. Тэгэхээр өвөр Монголын одоо эдгээр харагдж байгаа энэ ил явдал бол одоо жишээ нь одоогоос 10 жилийн өмнө ч юм уу 20 жилийн өмнө бол үнэхээр сэтгэшгүй. Тэгэхээр н одоо өнөөдөр бол манай ард түмэн бол олмоор сэгэрж олмоор одоо өөрийнхөө эрхийг эдлэх гэсэн өөрийнхөө хүнээ эрх, өөрийн үндэснийхээ эрхийг эдлэх гэсэн одоо ийм ухамсар бол олмоор харагдаж эхэллээ. Тийм ээ? Иймээс би бол өвөр Монголын ирээдүйг бол их гөгөөлөг гэж бодож байгаа. Өнөөдөр нэг мөнгөтлээ, өнөөдөр нэг сайн баяр, нэг эрдэмт, нэг сэчин бэлэг. Маргааш нөгөөдөр жоо нь одоо ийм хүмүүс гарч ирэх болно. Мянган ийм хүмүүс гарч ирэх болно гэдэгт би бат итгэлтэй байна. Та хоёр энэ талаар өөрийнхөө үжилтийг хаваалцгаа юу? Тэгээ энэ хүчирхийллийн бас үл хамтрах ажил гэдэг бол энэ нэг амархан юм байж байгаа. Хэлвэлээ. Тийм өргөдөл багтай. Тэгээ хийхэд бас амархан байж. Хүн долгооны хийж болно. Өнөөдөр үчиг би манай өвөр монголчууд энэ малч юм уу, сурагч юм уу, скот юм уу, ялангууд энийг хийж болно. Тийм. Өнөөдөр үчиг би бол өвөр монголчуудын энэ ирээдүй бол их сайн байна гэж би үзэж байна. За. Энэ хүчирхийллийн бас аргаар тэмчих энэ бол ер нь одоо өвөр монголчуудын хамгийн тохиромжтой одоо өргөчлөг олох арга байж болно. Тэгээд энэ талаас авч хэлэх юм л одоо өвөр монголчуудын ирээдүй бол сайн байна. Миний бодлоор бол бүр бусад орон нутгийн шарчуулсан чинь нэлээд сайн байна. Тэгээд энэ эрх чөлөөгөө олох, хүчирхийллийн бас аргаар эрх чөлөөгөө олохыг шалгах нэг баримжаа байдаг. Энэ баримжаа юу вэ гэвэл жоохон энэ арт түмэн энэ үндэснийхээ энэ ухамсар болоод үндэснээ одоо танихдгуун гэж би хэлдэг юм. Одоо англиар identity гэж танихдгуун хэн бэ гэдг нь таних энэ асуудал хэр өндөр байдаг. Хэнд хараалагдах вэ гэсэн үг үү? Одоо энэ бол юунд хараалагдах вэ? Одоо англиар бол identity гэж байна. Одоо хятадууд бол хятадаар одоо ямар шүүмхэн рендунгаан гэдэг хэлж байна. Энэ бол бүр оновчтой байна. Рендунгаан бол ямар ч оновчтой тийм сайхан юу бишээ. Энэ бол одоо монголоор хэлэх юм бол их амархан. Энэ бол дараа монголчууд хэмбэ гэдэг гэж хэлж байна. Би бол энийг юу гэж боддог вэ? Энийг бол одоо
танигдах гэж хэлж болно гэж. Танигдах хэн гэж танигдах вэ? Юугаар нь танигдах вэ? Одоо энэ үндэснээ танигдах жоохон энэ одоо Монгол гэдэг нэрэл танигдсан үг шүү дээ. Тэгээ энэ талаар энэ хэр байдаг вэ гэдгээс болоод энэ үндэсний одоо энэ хүчирхэллийн бас аргаар эрхчлөлөө олох боломжийн хэмжээ нь бол одоо их амархан мэдэгдэг нэ. Жишээлбэл Ежипт бол энэ ойрхон одоо бүр харж ирлээ 19 хоног 21 хоног дотор тэр бүх юугийг эжирхэг засгийг төлөвлөж байгаагаар эрхчлөлөө олсон. Тэгэд энэ дэлжэн яагаад тэр Ежиптийн хөдөлгөөн тийм амархан болсон бэ? Ер нь Ежипт бол бусад өөр Арабын улсууд амтгах юм бол тэр үндэсний танигдсан identity-ийн энэ хэмжээ нь бол одоо өөр улсаас хайгуу өндөр. Тэгээ энэ талаас авчлах нь манай өвөр монголчуудын энэ бүр сүүлийн үед одоо өөрийгөө таних нь үндэснийхээ Монгол гэдэг энэ нэг танигдхуунаа нь бол энэний хэмжээ бол маш өндөр болж байна. Одоо хүн болгон ярих болсон. Хүн болгоно одоо Монгол сая гэж ярих болсон. Энэ бол одоо эхлэнгүүд ер нь нэг их онцгой харагдаад сүүлээр нь бүр очиртай. За энэний ард бол бүх одоо хүчин байж. Тэгээд энээр үчих юм бол одоо өвөр Монголын ирээдүй энэ юм бол одоо энэ нэг бас нэг энэ барууны нэг эрдэмтдээ хүн ингэж хэлсэн байсан юм аа. Энэ ард түмний оюун ухаанд хэрвээ энэ үндэсний хэмбэ гэдэг нь бүр гүн шинэгдсэн байвал хүн болгоных нь оюун ухаанд энэ юм гүн чэдлэгдсэн байж байгаа л энэ жилийнх л бол энэ ард түмэн энэ үндэс нь бол мөх шүү гэж ингэж хэлдэг байсан. Тэгээ ийм болохоор ингээд энэ юунаас авч хэлэх юм бол манай ард түмэн бол ер нь ерөөсөө энэ одоо хаттын хичнээн одоо дарамгүйлэл одоо очноо уусгал энэ бүх юмнээ тоорч гисэн манай ард түмэн бол энэ хэмбэ гэдэг нь хатгалаад хэлээд яваад байгаа. Гэхдээ энэ хэмбэ гэдэг чинь бол одоо нэг үндэсний хувьд одоо монголчуудын хувьд бол би Монгол гэдэг нь мэдэн гэсэн үг. Тийм Монгол. Би Монгол гэдэг нь үндэснэл хэмбэ гэдэг. Би ер нь энэ бол ер нь одоо жишээ нь манай 80-аад онд одоо Шарв Жамсгүй нэ одоо жохолын нэг гол хандлага гэх юм уу тийм ээ. Одоо гарч ясан санаа нь бол тийм би хэн вэ? Би хаанаас ирсэн бэ гэж. Энийг одоо тодруулах гэж ингэж одоо оншигчдад ийм одоо сэтгэл өгч ийм өгчээсэн тийм ээ. Ийм санаачлагаар бичижсэн. Тэгэхээр яг ийм санаа юм тийм. Би Монгол хүн. Монгол гэдгээ мэднэ. Тийм үү? Тэгээд одоо манай өвөр монголчуудын авч хэлэх нь бол ингээд одоо хүн болгоно. Одоо монголон гэхгүй хүн бил үгүй. Ер нь одоо хүн болгон монгол өвчтэй, хүн болгоно одоо монголоор ярихыг бахардаг болсон. Одоо бол ер нь тэгээд жамалчч гэсэн одоо малжих соёлгээд одоо устж байгаа малжих соёлоо яаж үлдээж авах. Монгол одоо хөдөө энэ одоо хосом шүү одоо бүх эл хэсэг газарт оромч гэсэн одоо монголчууд Монгол одоо сэргээх гэсэн ёс уламжлалаа сэргээх одоо наадам одоо элдмэрнэ өнөтөр одоо соёлын гэдэг янз бүрийн энэ бүхний ард бол учир байна. Одоо жишээ нь нэг ганцхан жишээ хэлэхэд энэ хөдөөгийн одоо ард түмэн одоо сургуулийн багш ч юм уу тийм ээ албан ажилтан тийм бүх хүмүүс өнөөдөр бол Монгол төрлөг хийж авсан байна. Энэ уг нь байдаг уу тийм? Таны нутагт тийм байх уу? Тэгээ одоо бол бүр байх болсон. Одоо бол хотод бүр Монгол авчихсан үсч байгаа. Тэр нэг сайн үжигдэл болж байна. Гэхдээ энэ бол манай ард түмэн сэргэж байна. Үндэсний ухамсар өөрөө хэн бэ гэдг нь мэдэж эхэлж байна гэж би бол ойлгож байна тийм үү? Энэ бол яг одоо энэ чинь одоо энэ бол яг одоо хүчирхэллийн бас аргаар хийж байгаа зүйл. Энэ бол ер нь хятадууд одоо энийг бол мэдрээчгүй байж байгаа. Энэ хятадууд юу гэж айд мөнгө хийхин төлөө эсвэл их нэг сайхан харагдахын төлөө ч юм уу зүгээр ингэж аашлаа. Энэний ард одоо хичнээн юм нуугдаж байгаа. Энэ бол ер нь одоо монголчууд ингэж явах нь маргал сая чирэгтэй байснаас илүү сайн. Тийм яг үнэ яг. Энэ бол сая чирэгтэй ер нь нэг хэдэн мянган таны хөдөө бие өргөснөөс илүү хавгүй сайн. Тэгээд энэ нь бол их аюулт хятад авч ирэх нь маш их одоо аюултай гэдгийг хятад өөрөө мэдрэхүү байж байна. Энэ хятадын юу харамсалтай нь хятадын засаг бол харангүй хэмжээ хүрээд тэр яг засагт нь энийг одоо бүр нэг зөвлөгөө өгчдөг ийм байгууллагч байхгүй одоо ийм хүмүүс ч бас хятадын дарга ноёдч өөрөө зэнийг бол ботгоо. Гэхдээ энэ бол их одоо юугүй манай монголчуудад зааж хэлэх юм бол одоо их зүйл юм хийж байна. Манай монгол ард түмэн харахад эхлэнгүүтээ хүмүүс аваад юу гэж нэг хаяа гомероор бүх байлдацсан нэтэр нэг харахад одоо ер нь их олон асуудал явж байхад ягаад ингэж эдийн гэтэл ингээд энэ юмдаа жураад тавьдгоо гэдэг чинь тэгээд хятадд одоо хятадын 9 жил хийсэн ажил бол
харамсалтай. Уучлаарай, таны ажил чинь ялгадлаар ямар ч бүтэмж гараагүй. Бид нарыг бол та нар ямар байхыг хүссэн байг бол ер нь 60 жилийн дараа 70 жилийн дараа харахад чинь өөр монголчууд зүгээр хятад Монгол хувцсан бүр хаяад орхоод Монгол одоо Монгол уламжлалт бүх юмыг орхоод тэгээд яг хятад болсон хятадаар ярьцсан ингээд бүх юм мартагдсан байхыг хүссэн байж магадгүй тэрийг жорсон байж магадгүй харамсалтай тэр юм болоогүй мөртөө буцаад монголчууд бүр 10 жил 20 жилийн өмнөөс илүү маш илүү Монгол явж байна. Тэгэхээр гайхалтай манай үндэс нь бас ийм хатуу байдлаар ер нь гайхалтай шүү. Эндээ урамшиж одоо бол жоргож илүү сайхан ухаалаг ажиллах хэрэгтэй. Хүчирхлийн бас үл хамтран ажиллах гэдэг сэдвээр ярилцлаа энэ өдөр. Энэ бол одоо манай телевизийн анхны нэвтрүүлэг байсан юм аа. Тэгээд бид бол одоо телевизийг одоо сая телевиз гэдэг юм хийж сурж байгаа учраас бас та бүхний санаанд хүрсэн хэсэг мэдхгүй байна. Гэхдээ бид хааштай хичээх болно. Хамгийн гол нь би заавал хэлэх хэрэгтэй нэг сэдв бол юу вэ гэхэд манай өвөр Монголын ард түмэн манай өвөр Монголын монголчууд өөрийнхөө эрх чөлөөний төлөө маш их ухамсарж маш их одоо хархан адалж байгаа юм аа гэдгийг бид хилийн гадна байгаа монголчууд бид их тодорхой олж харж байна. Бид одоо хилийн гадна байсан ч өнөөдөр нөхцөл боломж арай өөр болсон учраас бид өдөр өөр Монголд юу болж байгаа гэсний баг мэдэж чадж байна. Интернетаас харж байна. Тэгээд өвөр Монголд үүсч бай болж байгаа тэдгээр байдлуудыг хараад бид бол их баяртай бид их орныхаа ир хөдөөд их ихтэй байна. Тэдгээр одоо үл хамтран ажиллах хүчирхлийн бас замаар томчиж байгаа тэдгээр сөгөөтн малчин багш катер одоо ил ажил төрөл хөөцөлдөж байгаа хүмүүсийн одоо энэ хийж байгаад бид их баяртай. Бид бас одоо илүү жаргаж байна. Манай энэ удаагийн нэвтрүүлэг энээр өндөрлөх боллоо. Дараагийн нэвтрүүлэгт баяртай уулзъя. Баяртай.